сэтгц нөлөөт эм мансууруулах бодис хоёрод эрс ялгаатай. За сэтгц нөлөөт эм гэдэг нь болохоор сэтгцийн эмгэгийг л одоо эмчилгэхэд хэрэгэлдэг ийм бүлэг юмуд байх юм тийм ээ. Мансууруулах бодис гэдэг нь болохоор одоо байгаль дээр байж болно, нийлэг аргаар гаргаж болно тийм ээ. За тэгээд одоо хүний сэтгцийг идэвхжүүлэх одоо хүний сэтгцэд нөлөөлөх тийм ээ сэргээх ийм нөлөө үзүүлдэг бүлэг одоо бодисууд байдаг. За энэ нь бол харин донтуулах үйлчилгээтэй. Тэрнээс сэтгц нөлөөт юм бол ямар ч донтуулах үйлчилгээ байхгүй. Өнөөдөр сэтгц нөлөөт юм 26 төрлийн юм хэрэгжилж байгаа. Түүнээс 2 төрлийн юм нь донтуулах үйлчилгээ байгаа. За тэрийг нь болохоор нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны конвенцээр зохицуулсан байдаг. Тийм учраас тэр одоо эмийн жор нь тусгай эмийн жортой, дээр нь хяналттай, тусгай дугаартай ингээ байнгын одоо хараа хяналтын дотор байж идэг гэсэн үг.